Deeper Mabel 2 бол гинийхний шаардлагаар авахын дайрсан эхрүүд. 90-ийн цариндаа дасах явцдаа Mabel учир битүүлэг шинэхэн найз залуутай болдог. Харин Deeper-т яагаад ч Mabel-ийн найз залуу зомби мэх магадaltaй санагдана. Өнөөдрийн бичлэгээр бид бүхэн Gravity Falls хүүхэлдэйн киноны Season 1-ийн 1-р анги дээр товч тайлбар болон дүгнэлт сэтгэлдээ үлдээх болно. Илүү ихийг үзэх хүсвэл лайк болон subscribe товчоод дараарай. Deeper Mabel хэмээх хоёр эхрүүдтэй танилцсан. Тэд зуны амралтаараа гэрийнхний шаардлагаар авах ах Grankelstein-ий байдаг Oregon-ы Gravity Falls хэмээх хачирхалтай газар хүрэлцэн ирнэ. Шинэ орчиндөө Mabel юмсыг гэгээлгээр харснаар ядамгүй дассан ч нөгөө талд Deeper орчиндөө дасахад баггүй зовноо. Тэдний авах ах Grankelstein нь гэртээ Mystery Shack хэмээх жуулчдыг өргөх зорилгоор гэрээ үзүүлэн болгон ажилуулдаг бөгөөд эвгүй тооны хідэн эд зүйлс байдаг ч ихэнх нь жуулчдыг л худлаа өргөхөөр зохиосон байна. Далминд нь бас Deeper Mabel 2-ыг Mystery Shack-тай ажилуулчихнөө. Тэгээд өөрөө болохоор мөнгөнд их дуртай, ашиг их хардаг. Ер нь бол жоохон нохоо санаатай. Зуны амралтаа үнэхээр гэгээлээ харж буй Mabel өөрийн романтик хосоо олох, найз залуутай болох бяцхан зорилго тавьсан байдаг ч ёстой найр харга гэж түйж алгоо хөргий. Deeper Mabel-ийг амжилт бараг олох юм өдөө бүтггүй юм шүү гэж мэтгэлцэх зуур. Түүний аваагах Grankelstein хідэн самбар ойнгүнд тавиулах ажил Deeper-т өгнө. Яриа үзэн далминд нь аваагахтаа энэ Gravity Falls хот чинь нэг л жигтэй эвгүй байна да. Өнөөдөр л хэмнэний гаран дээр шумуулнууд болгоомжл гэж бичгээр хадсан. Гэхдээ наа чин буруу бичсэн байна штэ. Тэглээш нээх сүртэй юм бишээ. Эвгүй домгийн ярианууд чинь би ийм галзуу гаруудад ярьж өргөтөөд мөнгөийг нь авахар л там яриа үргэлжилсэн юм гээд явуулчихна. Ой дотор Deeper самбаруудыг тавьж явах зураа санаандгүй байдлаар маш учир битүүлэг 3-ын тоотой тэмдэглэлийн номыг олж авна. Түүний олж авсан номон дээр Gravity Falls-ийн хотын хачин үйл явдлуудын баримт байх бөгөөд хинт ч битгий итэг гэх мэтчлэн нотой бичвэр бас нэгэн судлаачийн судалгааны тэмдэглэл байна. Deeper-т энэ үнэхээр дөг санагдаж өөрийн ихэр Mabel дээрж өгөөд өөрийн бодлуудаа эргцүүлж байхад Mabel надад бас хэлэх гоё юм байна. Юу гэж? За, юу юм? Би найз залуутай болсон. Одоо болзоонд явлаа гин. Энэ үеэр нэгэн хэцүү явдалтай залуу тэдний гэрт орж ирнэ. Танилц. Normal man. Бишээ. Танилц. Norman. Хар цам зүмссэн сонин алхдаг номой залуу байна. За болж дээ хөөхий найр харахгүй ихэр нэцтэн заяа нэнэ олсон юм байна. Гэхдээ Deeper түүнд бүрэн итгэдэггүй. Хачин хар цамцтай номой нэг залуу орж ирснээ нэрэж зүгэлж чадахгүй Normal man гэснээ үгүй Norman гэд. Маш эвгүй бөгөөд таагүй мэдрэмж Deeper талаа үлдээдэг. Тийм болохоор Mabel тайртай ихрийнхэн хуваар шинээр осон тэмдэглэл дээрээ судалгаа хийгээ сууж байгаад зомби болох магадaltaйг нь олж харна. Яагаад энэхүү дүгнэлтэнд төрсөн бэ гэвэл яагаад ч юм номон дээр байсан зурагтай үнэхээр адилхан бас явдал нь амар хэцүүсэн болохоор Mabel-ийн шинэ найз залуу Norman-ыг зомби гэдэг дүгнэлтэнд төрсөн болохоор бошоохон тусламж олох гэхэд Сүүс хэмээх авга ахын Mystery Shack-т үнэнчээр тусалдаг залуу. Үгүй Deeper жоохон судалгаа нотлохоо хэрэгтэй юм биш үү гэж мен ч бодож байна. Химээ хэлэхэд Deeper за тийм байна. Би бас хэдрүүлэн бодож ийж болох юм. Гэснээр тэднийг нууцаар тагнуулд нь судалгаа явуулнаа. Судалгаа явуулж эцэст нь Mabel тэлхээр шийдээд хэлтэл эцэст нь нэг дажгүй дамжиг болж байхад юугаа дагаан бай. Намайг 50 эргчүүлөөтэй үерхүүл. Баяртай. Би ч бас жоохон хэтрүүлээ бодчихвоо. Хөөхий. Mabel-ийг бас ойлгох ёстой. Үнэн. Сүүс энч зөө, Mabel-ийн ч зөө гэх зураа битсэн бичлэгнээс үзэж байгаад Norman-ы гаран салаад унахыг Deeper хараад хүүдий үнэн зөвл таамагласан байж тээ би. Stan туслаарай Mabel-ийг Norman идэх нэгсэн тоодгүй. За боли Wendy Mabel зомби идлээ энэ машинаа түрүүхчих гээд машиныг аваад Mabel руу яаран тавхина. Харин Mabel Norman хоёр яг сайхан романтиклаад байжсэн. Norman юу гэж би үннээ чамд хэлэх хэрэгтэй. Химээ хувцаа тайлчдیں۔ Хувцаа тайлсан ч үнэн учиртай gnome болж таарна. Gnome гэдгийг би монголоор орчуулах гэсэн боловч чадаагүй. Яг gnome гэж гарч ирсэн жижигвтер хүн гэж бас гарч ирсэн. Та нар бол харж лээсэн байх тий. За тэгээ хувцаа тайлж мэлээд gnome-нууд болж таарсныхаа дараагаар Mabel-ийг хатнаа болох хүсэлтэйгээ хэлнэ. Mabel ч мэдээж бүр мангар амар эвгүй санагдах болохоор татгалцсан ч муу балан юмнууд хатнаа болгоно хайр байхгүй хэмээгээд тулгаалчихна. Азар Deeper Golem-ийн машин унсаар хурж ирээд Mabel-ийг буцааж өгөхийг шаардна. Gnome-ууд бүр хатнаа болохоор шийдсэн одоо өнгөрсөө хэмэхтэн тийм үү те тэгж санагдахгүй л байна шүү. Хүбэ. Нэг сайхан хүрцтэй чаяад л Mabel-ийг ваа зүгтсэн чинь Gnome жижигхэн байдаг ч хамтдаа нэгдэж үлэмж биетэн болоод мод цод шидээ сүйд болно. Бараг Attack on Titan болоод явчихна. Deeper номноос сул талыг нь харах гэтэл юу ч бичээгүй байна.
Давхин давхсаар манай хоёр бөө юм болж арай гэж гэртээ ирээд тусламж хүсэх гэсэн боловч аваах нь бүр байдгүй. Тэнд жуулчдыг ховстоо тэрэнд нь өөрөө ч ховстуулаад алаа хийсэн. Яг бүр чадраад балархын өмнө Mabel Deeper-т надад итэг гэж хэлээд гномуудад за би хатанчин болёо зөвшөөрч байна гэд бүгжийн зүгээд яг үнсэх мөчтөө навчид үлээгч гаргаж ирээд сорж байгаа дүлэнж бие рүү буудаад хаглана. Хөөхий чаваас үнсэх бэлтгэл хийж явахдаа сурсан зүйлээ л ашиглажлаа. Тэгээд гномод бүгд нэг удирдагчаа дагаж тушаалын сонсож байсан ч удирдагч нь хийсэд алга болсон учраас яах учраа мэдэхгүй бүгд цухтана. Deeper Mabel хоёрын Gravity Falls-т хинтж бит хийдэг гэсэн бичээс уншдагч бие биедээ хизээд итгэж болохыг ойлгоод хэвийн өдөр тутмын амьдралдаа буцаад шилжнэ. Гэхдээ яг бүх зүйлс хэвийн үү? Үргэлжлэлийг оройгоос гэхгүй. Окей, тэгэхээр Gravity Falls Season 1-ийн episode 1 буюу 1-р улирлын 1-р ангидаар би товч тайлбар хийлээ. За би Gravity Falls-д үнэхээр дуртай байсан. Гэтэ бүр тийм амар гоц гойд мэдлэгтэй бол биш. Хичээлээ дарчаад үзэх бол дуртай л байсан. Тийм ч учраас тайлбар бичлэг болон сонирхолтой хэсгүүд дээр тодтогон ярьж шинэ гоё фактуудыг дурдаад бүр анги болгон дээр нь ингээд бичлэг хийгээд явах бодолтой байгаа ч зав цаг хичээлээсээ шалтгаална. Харин үзэлт сайтай бас лайк, subscribe та нар дараад байх юм бол дараагийн ангиудыг ч бас хийх боломжтой. Тийм болохоор бичлэг таалагдсан бол заавал subscribe дараарай guys. Gravity Falls нь өөрөө анги болгон дээр шинэ надлын явдалтай нүүр тулдаг хүүхэлдэйн кино. Энэ анги дээр бол хүнд итгэх бас болгоомжтой байх талаар бас илтгэж байгаа юм болов уу гэж бол хувьдаа бодож байна. Яг нэг хоёр тодтогл яваад байгаа штэ. Хинтж бити идэг гэсэн номон дээр бичээс бол байсан. Гэхдээ Mabel болохоор Deeper-т надад итгэе гэж хэлээд гномуудаас өөртөө аварсан. Бас яг Deeper Mabel-д итгэсэн болохоор аюулгүй дууссан шүү дээ. Тийм болохоор дүгнэлтээр бол бас яг гинийнхэн ойр дотны үнэхээр хайртай хүмүүстэй бол итгэх ёстой гэсэн бас нэг санаа яваад байгаа юм шиг байгаа. Гэхдээ энэ бол зүгээр л таамаг гэхгүй юу? Бас fun fact үлдээхэд Alex Hirsch олон дүрд дуу оруулсан. Шоу бүтээгч Alex Hirsch зөвхөн Gravity Falls-ыг бүтээсэн төдийгүй Frankenstein, Zeus, Gnomod зэрэг олон дүрд дуу оруулга хийсэн. Вау, гайхалтай. Дараагийнх нь болохоор журналд нууц коднууд байдаг. Энэ анги болон бүх цувралын туршид журнал болон кредитүүд нууц мессежүүд орсон байдаг. Яг 1-р анги буюу энэ миний ярьсан ангийн төгсөлт кредитийн хэсэгт нь Welcome to Gravity Falls хэмээн үлдээсэн байна. Нөгөөх нь болохоор Alex Hirsch Oregon мужийн Oregon Vortex гэх бодит амьдрал дах замын аялал жуулчлалын газраас санаа авч Mystery Shack-ыг зохиосон. Oregon мужийн Oregon Vortex газрын жуулчдад хачирхалтай үзэгдлүүд болон сонирхолтой үзэгдлийг харуулдаг газар юм байна. За өнөөдрийн бичлэгийг энд хүрээд дуусгая. Хамтран ажиллах хүмүүс байвал ийшээ холбогдоорой. Бичлэгээ дуустал үзсэн та нарт бас маш их баярлалаа. Дахиад ийм бичлэг үзэх эсвэл найзуудтай шеэрлээрээ бас лайк болон subscribe заавал дараарай. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.